За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Технологийн хичээл эхэлж байна. За өмнөх ангидаа бүгдээрээ баримлын шавраар ямар бүтээлүүд хийж исэн бэлээ. Бүгдээ эргэн санацгаая. За тэгэлгүй яах вэ? За нялх аргыг ашиглаад бүгдээрээ за ийм бүтээл хийж исэн. За наах аргыг ашиглаад дөрвөн төрлийн амьтны загвар хийжсэн байна. Дараагийнх нь цових аргыг ашиглаад мод хийжсэн. За хамгийн сүүлд бөөрөг хийх аргыг ашиглаад бас дөрвөн төрлийн амьтан хийж байсан. Харин өнөөдрийн хичээлээр баримлын шавраар шигтгэж наах арга гэцээд өгнө. Шигтгэж наах арга гэж юу вэ? За баримлын шаврыг олон жижиг тастан бөөрөг хийлж шигтгээ хэлбэртэй болгон дүрс зургийг будах маягаар дүүргэж наахыг шигтгэж наах арга гэдэг юм байна. За зургуудаас ажиглаарай хүүхдүүдээ. За унагны зургийг баримлын шавраараа дүүргэж будах маягаар наасан байна. За тэгтээ баримлынхаа шаврыг жижигээр тастаад бөөрөг хийлөөд наагаад явсан байна. За өнөөдрийн хичээлийн хэрэглэгдэхүүндээ танилццгаая. За мэдээж харандаа. За бараан өнгийн цаас хэрэгболно. За заавал хар цаас байх албагүй. Хөөх. За эсвэл гүн ягаан цаас байж болно. За мэдээж баримлын шавар. За ингээд бүгдээрээ бүтээлээ эхэлцгээе. За эхлээд А4-ийн цаасаа голоор нь хуваачна. Ингээд А5 хэмжээтэй болгочихно. Одоо том хэмжээтэй цаасан дээр баримлын шавраар юм хийхээр бас их баримлын шавар ороод идэг учраас за арай жижиг цаасан дээр хийж байгаа. За өнөөдрийнхөө хичээлээр багш нь шинэ жилийн одоо холбогдлолтой бүтээл хийхээр боллоо. За цасан хүн гацуур хоёр хийх гэж байна. За цасан хүний болохоор дугуй хэлбэртэй зүйл ашиглаад ингээд зурчна. За малгай зурхыг сайтар хараад авах хүүхдүүдээ. Малгайхаа дээдлийн хэсгийг ингээд гаргачихна. За тэгээд доош умжсан хэсгээ болохоор ингээд зурчин маш амархан малгай зурхад. За одоо ороолтын хэсгийг бүгдээрээ. За энд ороолтны доош умжсан үзүр хэсгийг гаргачлаа. За цасан хүнийхээ гарыг хийчээ. За ингээд бэлээ өмгцсөн байгаагаар хийчээ. За товчнуудын зурлаа. За цасан хүн маань мэдээж юм ловон хамартай байдаг. За ингээд нүд амиг хийчлээ. За хэлбэрхэн аргаар гацуур зурх аргыг хүүхдүүд маань сайн харж аваарай. За ингээд гурвалжин дүрс ашиглаад гацуур зурч болдог байгаа. За ингээд гацуур маань бэлэн боллоо. За одоо баримлынхаа шавраар бүгдээрээ зургаа бүрж эхэлнэ. За цагаан эсгүүдийг цайвар цэнгэр өнгөөр одоо тойруулж хүрээлэхийн тулд цагаан цэнгэр хоёр өнгөө хойлоод энэ цайвар цэнгэр өнгө гаргачлаа. За тэгээд сайтар цових аргыг хэрэглэнэ. За хүүхдүүд маань энэ аргыг мэдж байгаа. Дугуйлж цовж урт болгоод за тэгээд яг ижил хэмжээтэй ингэ тасна. За тассан жижиг хэсгүүдээ ингээд алган дээрээ сайтар бөөрөг хийлөөд жижиг юм бөөрөг хэсгүүд болгоно. За тэгээд үүнийг баримлын шаврынхаа утганы тусламжтайгаар ингээд аваад зургийнхаа дагуу наана. За наахта хурууныхаа өндгөөр бас зөөлөн дарж өгөх хэрэгтэй байгаа шүү. За тэггүй бол бас наалтахгүй байх тохиолдол байдаг. Хурууныхаа өндгөөр зөөлөн дараад хооронд нь нийлүүлэх маягаар ингэж явах нэ. За ингэж хийхэд нэлээд хугацаа шаардлагатай учраас хүүхдүүд маань гэр бүлийнхээ гишүүдтэй хамтраад хийгээрэй. Ах, эгч, дүү, магадгүй найзтайгаа хийсэн ч болно. Jingle bells, jingle all the way.
За ингээд цагаан өнгөтэй байх хэсгүүдийг тойруулаад цэнхэр өнгөөр ингээ хүрээлчлээ. Одоо цагаан өнгөөр бүрэх хэрэгтэй байгаа. Цовхын өмнө сайн ингэж бас хойлж баримлын шавраар зөөлрүүлэх хэрэгтэй шүү хүмүүдээ. Цагаан өнгөө бүгдээрээ цоваад за жижиг хэсэг таснаа. За ингээд одоо толгой хэсгээс нь цагаан өнгөөр шигтгэж эхэллээ. За хар өнгөөр мэдээж нүд ам товчнуудыг хийх хэрэгтэй байгаа. За улбар шар өнгөөрөө мэдээж хамрыг хийн. Dashing through the snow in a one-horse open sleigh, o'er the fields we go, laughing all the way. Bells on bobtails. За малгайныхаа ирмэг хэсгийг бүгдээрээ цайвар цэнхэр өнгөөр бүрий. За оролт болон малгайны өнгийг улаан өнгөөр одоо бүрхээр шийдлээ. A day or two ago, I thought I'd take a ride, and soon Miss Fanny Bright was seated by my side. The horse was lean and lank, misfortune seemed his lot. We got into a drifted bank, and then we got upset. Jingle bells, jingle all the way. Oh, what fun it is to ride in a one-horse open sleigh. Jingle bells, jingle all the way. За ингээд одоо маш жигд жижиг том биш зөөлөн дарж явах ёстой. Dashing through the snow in a one-horse open sleigh, o'er the fields we go, laughing all the way. Bells on bobtails ring, making spirits bright. What fun it is to laugh and sing a sleighing song tonight. Цасан хүн маань модон гартай байдаг учраас за бор өнгөөр гарын дүрслэгч जैन. Oh, what fun it is to ride in a one-horse open sleigh. Bells, jingle all the way. Oh, what fun it is to ride in a one-horse open sleigh. Jingle bells, jingle all the way. Oh, what fun it is to ride in a one-horse open sleigh. За биелигийн тод хөнгөр бүрэх гэж байна багш нь. За хүүхдүүд та нар өөрсдөө туртай өнгөрөө бүрж болно. Laughing all the way, bells on bobtails ring, making spirits bright. What fun it is to laugh and sing a sleighing song tonight. Jingle bells, jingle all the way. Oh, what fun it is to ride in a one-horse open sleigh. Jingle bells, jingle all the way. За ингээд цасан хүн маань бэлэн боллоо. Одоо бүгдээрээ гацуураа хийцгээе. За гацуурын дээдлэлт юм 5 хошуу зурчээ. За гацуурыг хийх дарааллыг бол багш нь зургаар үзүүлсэн байгаа. За эхлээд мэдээж 5 хошуугаа улаан өнгөөрөө бүрчнэ. За дараа нь ногоон өнгөөр оройгоо бүрээд за тэр цастай хэсгийг болохоор цагаанаар бүрнэ. Өчир хэсэг дээр одоо цас орсон байгаагаар цагаанаар бүрээд за дундах хэсгүүдийн ногооноор бүрээд гацуурынхаа хөлийг бор өнгөөр бүрнэ.
За үүний дараа одоо газраа цагаан өнгөөр бүрж байна. Мэдээж өвөл цас орцсон байгаа учраас газраа цагаанаар бүрнэ. To go gliding in a one-horse sleigh. Giddy up, jingle horse, pick up your feet. A jingle around the clock. Mix and a mingle in the jingling beat. That's the jingle bell. За ингээд газраа бүрж дууслаа. За бүрж дуусныхаа дараа зөөлөн таарж өгөөрэй хүүхдүүдээ. За одоо бүгдээрээ бүтээлээ чимэглэх ажилдаа оръё. За хамгийн эхлээд цасан ширхэг хийцгээе. За цасан ширхэг хийхэд маш амархан. Мэдээж хөлний шавраа жижиг бүр хилээд ингээд дараад явчихна. За одоо тод өнгүүдийг ашиглаад гацар модоо чимцгээе. Jingle bell time. Snowing and blowing a bushels of fun. За гацар модоо хүүхдүүд манай өөрсдийнхөөрөө баяжуулаад маш гоё болгоо чимэглэрээ. Jingle bells chiming, jingle bell time. Dancing and prancing in Jingle Bell Square. In the frosty air, what a bright time. It's the right time to rock the night away. Jingle bell time is a swell time to go gliding in a one-horse sleigh. Giddy up, jingle horse, pick up your feet. Jingle around the clock. За ингээд өнөөдрийн маань бүтээл бэлэн боллоо. Хичээлд идэвхтэй оролцсон сурагчдаа болон хамтран хийлцсэн гэр бүлийн гишүүд нь маш их баярлалаа. Баяртай. Jingle bell